За ингээд бид нар бол үндсэн одоо сэдвээ үзээд дуслаа нэг жишээ. Жоромтойгоо бол 3 жишээг авч үзлээ. За одоо хамгийн чухал хэсэг процесс зураглал боловсруулж эхлэх үед тулгардаг асуудлууд нь юу вэ? Буюу за сүүлийн жилүүдэд ингээд зөвлөх үйлчлэгээ үзүүлээ явж байхад нийтлэг одоо хүмүүстэй уулзаж харилцсан мэдээлэл солилцож байгаа. Тэр нь асуудал гэж үзэж байгаа хэсгүүдийг энд оруулж өгсөн байна. Нэгдүгürt болохоор бүх зүйлийг зураглах ёстой юм шиг санагданаа. Зөвхөн процессын зураглалыг дангаар нь одоо ашигладаг ийм одоо юм байна. Тэгэхээр одоо процессыг зураглах гэхээр ер нь байгууллага дээр явж байгаа бүхэл юмыг зураглаад байх юм шиг боддог. Тэгэхээр энэ юунаас болж байна гэхээр түрүүний ярьсан зорилго хамрах хүрээнд тодорхойгүй. Би яг аль хүртэлх процессоос эхлээд аль процесс хүртэл тэр хооронд байгаа зайг ингээд хамрах хүрээ гэж үзээд ямар зорилгын төлөө жишээлбэл мөнгө хэмнэх гээд байгаа мó, цаг хугацаа хэмнэх гээд байгаа мó энийг боловсруулах юм бэ гэдгээ эхнээсээ тодорхойлоогүйгээс болоод хүмүүс ингээд маш их хэрэгтэй хэрэггүй үйлдэлүүд хийдэг. Тэгэхээр энэ нэг юм асуудал байгаа. За хоёр дахь нь яг хөө энийг ингэж хийснээр тодорхой үр дүн гарна л та тий байгууллагын бүх асуудлуудыг ингээд нэг хараад явна. Тэгэхээр бид нар процессын зургал гаргахыг бол тодорхой нэг юу гэж үзээд байгаа шүү дээ. Тодорхой эхлэлийн зөв цэг тэгтээ үргэлжлүүлээд судалгаа хийх ёстой. Тэгэхээр эхлэлийн цэг дээрээ маш их хугацаа зарцуулчаар цаашаа ингээд яг үр дүн гаргах наривчлсан тэр судалгааны хэсгүүддээ зарцуулах цаг нь шахагдаад тэгээд энэ бас магадгүй амжилтгүй болж болно гэдэг юм санаа байгаа. За тэрнээс цаашаа бол одоо root cause analysis, standard operating procedure буюу байгууллагын журам, за тэгээд PDCA цикл, за тэгээд Six Sigma гэх зэрэг эдгээрт бол одоо ISO нэвтрүүлэх зэрэгт бол энэ процессын зураглалыг ашиглаж болно. Тэгэхээр яг одоо тодорхой үр дүн гаргачаа тэрнээс цаашаа бас хөгжүүлэх шаардлагатай гэдэг санаа байгаа. Энэ асуудлыг шийдэхин тулд за хоёр дахь асуудал бол анхан шатны болон агсан төвчний техникүүдийг хослуулж хэрэглэх. Тэрэн дээр бас хүмүүс ингээд одоо процессын зураглал гэдэг нь өөрөө одоо бүх асуудлыг шийдэх техник арга хэрэглүүр юм байна гэж ойлгох одоо хандлагатай байдаг. Тэгэхээр энийг одоо түрүүний ярьдаг эхлэлийн цэг гэж үзвэл дараагийн төвчний түрүүний нөгөө жагсаалт дээр байгаа энэ болгоныг бид нар ашиглаад тодорхой яг байгууллагада тохирсон зорилгод нь нийцсэн тийм шийдлүүдийг гаргах хэрэгтэй болно. Тэгэхээр аль болох олон хэрэглүүрийг хэрэглэх гэхээсээ илүү тодорхой нэг байгууллагын яг одоо байгаа нөхцөл байдалд маш тохиромжтой тэр хэрэглүүрийг цаашаа агсан төвшөнд яаж ашиглах вэ гэдгийг хүн ойлгож аваад тэрнийг яаж ашиглах зааврыг олоод ингэж явах нь чухал. Тэгэхээр энэний тулд манайх 2025 оны энэ өвөл тодорхой лайв ийм хичээлүүдийг зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр байгууллагын хэрвээ менежер багийн гишүүн за ер нь чиг үүргийн менежерүүд хэрвээ хүсвэл захирал энэ хүмүүс яг түрүүний ярьсан эхлэлийн цэгээ буюу процессын зураглалаа гаргах зааварчилгаа за дээрэс нь тэрийг цаашдаа ашиглаад байгууллага дээр байгаа тодорхой гацалт үүсэж байгаа асуудлуудыг шийдэх агсан төвчний техникүүдийг хослуулан ашиглах тийм талаар бол сургалтанд хамрагдахыг хүсвэл манай дэвшилтэд аргачлалууд хуудас руу ороод мэдээлэлтэй танилцаарай. Болохгүй бол чат өчөж болно. Энэ видеоны доор комент өчөж болно. Тэгэхээр яг ийм хоёр асуудал тэгээд хоёулаа шийдэлтэйг энэ бичлэгээр та бүхэнд санал болголоо. Та өөрийнхөө ажлыг энэ өвлийг ашиглаад тодорхой хэмжээнд зэгцлээд тодорхой цар хүрээнд зорилго тавиад бас сайжруулах гээд оролдоод үзээрэй гэдгийг бол уриалж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай.